сүүлийн 5 жилд бол яг нэрлсэн дүнгээр номинал дүнгээр хөрөнгө оруулалт бол нэмэгдсэн байна. За гэхдээ яг ямар салбар дээр ямар одоо төслүүд дээр хөрөнгө оруулалт орж ирсэн байна вэ гэдгийг харахад бас яг одоогоор төвөгтэй байгаа. Та бүхэн амчаан Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн байгаа компаниуд ер нь Монголд одоо зарлагдж байгаа энэ томоохон төслүүдтэй мега төслүүд за энэ хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүд эдгээр дээр бизнес эрхлэгчид хэр сонирхолтой энэ гаднаас шинэ хөрөнгө оруулагчид жуниор гэж ярьдаг за бас мега төвшний хөрөнгө оруулагчид хэр их сонирхож байна. Тийм яхахгүй яг бодис байдал маань ерөнхийдөө манайх яг Америкийн удлаан тангимд утгаар бол бид нар бас мэдээж Америкаас ямар нэгэн байдлаар том жижиг гэлтгүй хөрөнгө оруулалт татах гэж нэлээд хүчин чармаал тавиад ерөнхийдөө бол энэ ажлуудыг хийгээд яваад байгаа бол яг үндсэндээ өнгөрсөн нэг одоо юу гэдэг 2 жил за 5 жилийн хугацаанд том бол хөрөнгө оруулалтыг үндэ орж ирсэнгүй. Тэр бол яг үнэхээр бодит үнэн байгаа. Тэгээд одоо юу гэдэг бид нар бол ярьж байгаа нь болохоор том гэдэг маань ерөнхийдөө за бүр Рио Тинтогийн хэмжээний ч юм уу тийм үндсэн дамсан бол том бол тоглогч манад орж ирсэнгүй. Нэг мэдээж сайн мэдээ маань ерөнхийдөө бол мэдээж ураанаатай зурсан ураны гэрээ байна. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ бас яхахгүй том бол энэ бүх одоо энэ хугацаанд бол нэг том бол амжилт бол яхахгүй мүү. Тэгэхээр энэ амжилтаар ингээд цааш нь ерөнхийдөө орон нутгийн удирдлагууд төв засгийн газрын гэсэн гээд дэмжиж ямар нэгэн бас хаад болохгүй ажлын явуулчуд бас аяга амжилттай болов. Тэгэхээр энэ ураны төсөл маань явах юм бол энэ маань өөр аяг вирэг мис болох гэдэг байхгүй дараагийн төслүүд яхад ягаад гэвэл ялангуяа жишээл яг ураны энэ хөрөнгө оруулалт зурсан дараа бол жишээл Францын хөрөнгө оруулагч Монголыг сонирхоод ерөнхийдөө Монгол иржсэн баг жишээтэй. Тэгэхээр тэр ингээд урсгал ороод иж байгаа тэрийг бүгд бас ингээд дэмжиж ерөнхийдөө бол ингээд мохоочихгүй хүн шиг тийм ээ. Тэгээд тийм байдлаар явуул хэрэгтэй. А яг өөр бол том бол ингээд том бас хөрөнгө оруулалт байхгүй. Яг тодорхой хэмжээгээр мэдээж сэргийлэгч юм хүч за тэгээд чухал арчил малмуудыг сонирхож байгаа гэсэн тийм сонирхол ингээд байгаад байгаа. За тэр маань илүү яг тийм ултрын төвшнөөс ингээд яг агчихгүй байгаад байна. Яг бүр боттойгоор ингээд ороод ирчих гэхээр. За яг ингээд бодтой ороод ирсэн жишээл сэргийлэгч ичим хүчний маань Америк одоо жишээл гişүн компани хувьд ингээд жишээл шүүхийн маргаантай байж байгаа сая л нэг дөнгөж ерөнхийдөө маргаан шийдвэр одоо эрчим хүчин худалдан авах гэрээндэг зурхад гацсан байх жишээтэй бас. Тэгэхээр иймэрхүү яг ингээд өнөөдөр ороод ирсэн байгаа тэр хөрөнгө оруулалтын асуудлын түргэн шийдээд явчих юм бол айгүй хэрэгтэй. Нөгөө л нэг ярддаг ойлгоогоос ахуулаа тийм ээ ингээд иймэрхүү ингээд мега төслүүд гиснээс одоо засгийн газраас нийслэлээс хэд хэдэн 24 төсөл зарлаж байгаа сүүлдээ 16 болсон. За жишээ нь одоо зис сайлуулах үйлдвэр байна, алт цэвэршүүлэх үйлдвэр байна тий. Эдгээр дээр хөрөнгө оруулъя сонирхож байна. Танай орчин чи ямар юм бэ гэж сонирхлоо илэрхийлсэн тийм компаниуд одоогор байхгүй юм. Тийм мега төслүүд маань бидний танхимын байшин маань ерөнхийдөө бол энийг ингээд дээрээсээ юу гэдэг засгийн газрын зүгээс за ийм төслүүд энэ дээр тань санхүүжил гэдэг тийм нөгөө нэг юунаасаа илүүтэйгээр ерөнхийдөө хоёрчлал маань өөрөө ямар салбарт ямар хөрөнгө оруулалт маань сонирхлаа. Тэр талаасаа нөгөө доороо дэшээ гэдэг тийм байдлаар явмаар тэгээд ерөнхийдөө нөгөө банкбл гэдэг яриад байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм төсөл байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг тэр мега төслүүдийг ингээд бас мэдээллүүдээр ингээд харахад бол яг ингээд хувьчлан сонирхоод мөнгө оруулах гэдэг ч юм уу. За нөгөө том дүнгууд нэг том юм. Тэгээд тэрийг яг засгийн газар нь яг ямар үүрэг хүлээж байгаа хэдийг өөрсдөө санхүүжүүлэх гэдэг байгаа хэдийг магадгүй одоо гадаад зах зээлээс босгох гэдэг байгаа ч гэдэг ч юм уу. Тэр юмуд бас мэдээллүүд ингээд бас яаж өгөхгүй. За тэгээд одоо яг засгийн газрыг харахад тэр том мега төслүүд гэдэг ингээд яриад ахна тэрийг жоохон багассан баг шиг байна. Зүгээр одоо төвлөрч байгаа болохоор 16 стратегийн орд гэдэг тэр уул уурхайн салбар руугаа төвлөрчөөд байна. Тэгэхээр за тэр 16 стратегийн орд маань ерөнхийдөө мэдээж хэрэг бид нар энэ дээр удаадараа байцруу илэрхийлж ирсэн бол ингээд жагсаалт нэгэд гаргасан байна 16. За тэгээд магадгүй маргааш нэг магадгүй Монголыг сонирхоод нэг гадны уул уурхайн компани ороод ирэх юм бол тэд нар тэр ерөнхийдөө энэ хуулиа хэрэгжүүлэх гэх тийм бас аюултай. Одоо магадгүй энэ одоо юу гэдэг орд маань аюул том ачаал бүхэл учраас стратегийн ордын чагсаалтад оруулна гэд 17 дахь болгоод оруулчих жишээтэй. За тэгээд орчих юм бол нөгөө нэг баялагын сангийн хуулийг дагалдаад нэг ашиг малмны хууль өөрчлөлттэй 34% нөгөө 50% туризм шиг гэдэг тэр юмруу орчих гээд байгаа учраас ингээд том бас хөрөнгө оруулалт Монголыг сонихгүй байгаа юм л. Уул анханасаа төрн ингээд хувийн эзэмших юм байж тээ гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү. Тэгээ энэ бол яг хуу аргагүй баялагын сан маань мэдээж чухал мэдээж ард иргэд нөгөө юуг нэг хүртэх ёстой. А тэгэхээр ингэж шууд ингээд хаалт ингээд болоод тахлаар гадаад хөрөнгө оруулалтыг ингээд үнэхээр үргээгээд байгаа. Тэрийг бол ингээд яг хаа бид нар утгажл ингээд удаа дарааллын байрсураа хилээд байгаа л да. Таны нөгөө түрүүн орооны жишээг орооно групптэй байгуулсан жишээг ярьдаг нь тусгай амнатаар орлуулах тийм одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан учраас энэ нь бас дуудаж ирүүлэх сайн мессеж болж ийн гэж ойлгож болох уу? Тэгэнтэй бас айгуу тийм энэ маань айгуу эрэг мессеж болох байхгүй. Ингээд одоо хөрөнгө оруулалт гэрийн зурагцсан дагалдах гэрээнүүд нь бас 4% биш те одоо тусгай амнатаар орлуулахаар шийдвэрлэсэн.
Тийм байлээ. Тэгээ тэрийг орлох тийм жишээлбэл сууд төрөний 34-ийн эзэмшгүйгээр тамнаа тэр бол яг хуу иргэдсээ боллоо л да. Гэхдээ цаашдаа магадгүй бусад хөрөнгө оруулалт яг тэгж юм томьёол ингэж явах уугүй юу те бас мэдэхгүй байна л да. Бид нар ямар жишээл яг зүгээр ямар том хөрөнгө оруулалт орчих юм байгаа. Тэдний нөхцөл ямар байх юм те. Тэгэхээр 34-өөс шууд ингээд маяг гэдэг өгөх юутай байх юм уу мүү. Тэгэхээр бас нэг мэдээж хилцээр хийж таарах байх. Тэгэхээр бол яхахгүй нэг жишг бол мөн үү мөн тийм ээ тодорхой хэмжээ засгийн газрын нэг бол амжилттай болсон жишээ гэж яриад байгаа юм л да. Тэгэхээр нэг талаасаа тийм нөгөө талаас хөрөнгө оруулалт талдаа бас ингээд магадгүй өөр хөрөнгө оруулалт яг тийм байр суурьтай бас байх уугүй юу гэдэг л юм бас л болж байгаа юм л. За улс төрийн нөхцөлөд тэгээд улсын хурлын хаврын чуулганаар батлагдах хуулиудыг үл харгалзан үзээд ер нь макро эдийн засгийн нөхцөлөд 26 онд за дунд хугацаанд тэгээд ойрын 2-оос 3 жилдээ ямар байна гэсэн та бүхэн төсөөлөлтөй байна. Бизнесүүд маань орчин нь хэр сайжирч ийн гэж харахаар байна. Мэдээж одоо энэ хуулиуд батлагдсан ч батлагдаагүй ч бизнесүүд бол өөрсдөө одоо стратеги төлөвлөгөөгөө гаргацсан гадаад зах зээл болон дотоод зах зээлийн нөхцөлөдлөө төлөвлөө тооцоод үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд та бүхний төсөөлөл хэр өөдрөг байна? Тийм энэ асуудал бид нар гишүүн компаниудаас байнга зөвлөлөд яриад байгаа. Тэгээд яг хөө мэдээж одоо ингээд ихний удирдлагын гүйцэтгэл харахаар ингээд бас макро маань үзүүлэлт маань ингээд ажилласангүй сайн байна. Нүүсний зэсийн бажмалын ингээд экспорт маань нэмэгдээр дагаад валютын нөөц маань байгаагүй хэмжээнд нөөцтэй болчлоо ч гэдэг юм уу. Тэгээд эзэнс өсөлт маань айгүй өндөр байгаа боловч яг бизнес ерөнхийдөө салбартаа бас ингээд нөхцөл байдал амаргүй хэвээрээ байгаад байна гэдэг бол дахин хэлээд байна. Тэгэхээр энэ бол яхахгүй сая өнөөдөр энэ чуулган хэлж байгаа тэр нөгөө нэг эдийн засгийн эрхчлөө гэдэг тэр маань ерөнхийдөө бид нар эргээд энэ нөгөө нэг үн цэвсээ дахин ярих хэрэгтэй болж байгаа шиг байна л да. Тэгэхээр ингээд яг ботоогоор бас энэ хэрэгжээ тэр олон саад болж байгаа зүйлүүд маань арилжах юм бол айгүй хэрэгтэй болов уу гэж хүсэн одоо найдаж л байна л да. Тэгээ энэ ерөнхийдөө энэ тийм итгэл ингээд байнгын итгэл байх юм. Одоо ингээд ерөнхийдөө нэг айтайхан болчихвол уу гэсэн тийм л хүлээл байх юм.